Синхрон хичээл 3.6 уран зохиолын эхийн тонгоргоо хувиргал. За энэхүү хичээлээр уран зохиолын эхэд утга санааг алдагдуулахгүйгээр тонгоргоо хувиргал хийх аргад суралцнаа. Монгол хэлэнд хэлний нэгжүүдэд хувиргал хийх дөрвөн арга байдаг. Хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох. За эхийн тонгоргох хувиргал гэж юу вэ? Бид нэр тонгоргох хувиргалыг өгүүлбэр, цогцлбор, эхийн төвшөнд тонгоргох хувиргал хийж болно. За эхийн доторх үг, өгүүлбэр, цогцлборын байрыг өөрчлөх, сэлгэх зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин найруулж бичгийг бол тонгоргох хувиргал гэдэг. За тонгоргох хувиргал ихтэй нэгдүгээрт нь эхийн бүтцийн хэсгүүдийг байрыг солин найруулж болно. Эхлэл, гол, төгсгөл хэсгийн байрыг сольж найруулж болно гэсэн. Төгсгөл хэсгээр эхлээд тэгээ хамгийн сүлд ямар учиртай гэдэг эхлэл хэсгээр бичих юм ингэж байрыг сольж болно. За дараа нь эхийн доторх цогцлборуудын байрыг сольж болно. Одоо 2-т байсан цогцлборыг 3-т болгох, 4-т болгох гэх юм ингээд байрыг сольж болно гэсэн. За 3-т нь цогцлбор дахь өгүүлбэрүүдийн байрыг сольж болно. Өгүүлбэрийн байрыг сольж болдог. За одоо энд ямар хувиргал хийснийг бүгдээ харъя. Хоёр ихийг харьцуулан сайн тэр ажиглаж уншаарай. За энэхүү ихийг хоёр харьцуулан унших юм бол энд одоо зарим үг өгүүлбэрийн байрыг солих хэлбэрээр тонгоргох хувиргал хийсэн байна. За харин энэхүү хоёр ихийг харьцуулан сайтар уншаарай. Тэгээд хаана юуг сольж вэ гэдгийг ажиглаарай. За ажиглаад харах юм бол энд бол одоо эхийн бүтцийн хэсгүүдийн байрыг сольсон байна. Төгсгөл эхнийх дээр одоо эхний их дээр байсан төгсгөл хэсгийг дараагийн их дээр бол эхэнд нь авчирч одоо бичсэн байна. Ингээд байрыг нь сольж хувиргал хийсэн байна. За энд болохоор харьцуулаад харах юм бол эхийн доторх цогцлборуудын байрыг мөн сольсон байна. За эхэндээс нь цогцлборыг сүүлд нь авчиж хувиргаж тонгоргох хувиргал хийсэн байна. За хичээлийн бичлэгээ анхааралтай үзэж судлаад тэмдэглэл хөтлөөд бие даан дасгал даалгаврыг ажиллаарай хүүхдүүд.